Тэгэхээр дэлхийн улс орнууд бол харилцаа холбооны иж бүрэн бүхий төвшин бүх суугаар энэ үндсэн дэд бүтцийг сайжруулах дээр бодлого гаргаж байна. Уулын орой дээр байдаг газрын станцуудыг байршуулахад бол эдийн засгийн хувь зардал өндөртэй болсон байна. Тэгэхээр энэ хиймэл дагуул телекоммуникашн компаниудын хамтын ажиллагаа цааш бол энэ харилцаа холбооны бодлого үндсээрээ өөрчлөгдөх юм байна. Шинэ төвшин гарах юм байна гэдэг энэ чиглэлээр явж байна. Өнөөдрийн интернет хиймэл дагуул харилцаа холбоо гэдэг зүйл бол зөвхөн байгууллага хоорондоо холбогддог. Эсвэл хоёр хүн хоорондоо холбогддог зүйл биш бас. Эдийн засгийн ач тустай бас. Орчин үеийн үйлдвэрлэл гэдэг бол эрчим хүч нэмээд хамгийн хурдан интернетийг ашигладаг болсон. Нэмээд өгөгдөл ийм зүйлийн харилцаа хамаарал дээр хиймэл оюун суурилсан робот шинэ үеийн үйлдвэрлэл шинэ үеийн эдийн засаг хөгжиж байгаа учраас Монгол улсад энэ үндэсний хиймэл дагуулын хэрэглээ ач холбогдол ямар байхын хамгийн гол нь шинжлэх ухааны байгууллага, төрийн институт, хувийн хөгжлийн оролцоо хамтын ажиллагаа юу байх юм бэ гэдэг зорилгоор хувийн хөгжлийн төлөөлөл, төрийн байгууллагын төлөөлөл, засгийн газрын төлөөлөл, ингээ мэргэжлийн байгууллагын төлөөллийг үрсэн гэдэг таамаг байлаа. Үндэсний хиймэл дагуул төсөл маань засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт батлагдсан 14 мега төслийн нэг байгаа. Тэгэхээр энэ хугацаанд бид нэр хиймэл дагуулыг хөрөх компанитайгаа бэлтгэх, үйлдвэрлэх хөрөх компанитайгаа хамтраад георбитэд байршуулах, за түүний тест ашиглалтын үйлчлэгийг бэлэн болгоод тестлээд үйл ажиллагаа нэвтрүүлнэ. Ингэснээр яг гэхээр Монгол улсын бүх одоо байршлыг хамарсан интернетийн харилцаа холбооны нөхцөл байдлыг бий болгоно гэсэн үг.